Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн. За би Сэлэн аймгийн Баянгол сумын Баян Шин зам гэдэг компани захирал Нямсанбуу гэдэг юм байна. Манай компани 1994 оноос хойш газар тариалан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж ирсэн. Баярын үед бол бид бас газар тариалан үйлдвэрлэлийг өдөрл тэрэн дундаас хөрсний үйлдэл чимээг сайжруулах, гаагаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх чиглэсэн эх орны шинэ ухааны байгууллага эрдэмтэн мэргэжлүүдийн үйлдвэрлэл нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүнүүдээр бас шилэн сонгож хэрэгжилж хамтарч ажиллаж энэ жилийн одоо ургацын ард гарч байна. Тэгээд 2024 онд бол манай компани дархны урмал газар тариалан хүрээлэнгийн дэрэгдэх Биондор компанитай сүүлийн 3 жил хамтран ажиллаж тэдгээр хийж туссан ажлын ололт хамжилт үр дүнг өөрийнхөө газар тариалан үйлдвэрлэл нэвтрүүлэх чиглэсэн хамтын ажиллагаа хэрэгжүүлсэн. Газар тариалан бүс нутгууд бас 6 сард огцом үргэлжилсэн алуунтай 36-аас 42 гаруй зөвхөн салж исэн. Үзэгдлүүд бол 6, 7, 8 сард ажиллагдсан. За энэ хугацаанд бол Биондор компани дархан гумат биагум арабсанд бол биостим гэдэг одоо шинэ гарсан бүтээгдэхүүнийг бас энэ халуунд бидний одоо тарж ургуулж байгаа Улаанбуудаа тосны урмал арабсад одоо энэ компаниуд өгсөн зааварчилгааны дагуу технологийн шатнд нь бол 3 удаа хэрэгжилж энэ жилийн ургацыг одоо өндөр чанартай, өндөр ургацтай одоо авч байгаадаа баяртай байна. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн. За энэ жилийн байдлаар бол манай дээдл нь бол зарим далбаагаас бол нэг 25-аас 28 центнер, 15-наас хойш тэрсэн далбаад бол нэг 18-аас 21 хооронд ургацтай байна. Тэгээд энэ жилийн хувьд бол бас газар тариалан үйлдвэрлэлд чамлдаггүй одоо хамтарч ажилласны хүчинд бол энэ эрсдлээ жилиг даван тууллаа гэж бас хувьдаад өгнж байна. Урлагийн үйлдвэрүүд бид нар нэгдүгээр Улаанбуудаа чанарыг дэвшлүүлэх асуудал байгаа. Энэ дээр бол бид нар хүчний үйлдвэрлэл чимээг сайжруулах, бүтээгдэхүүний одоо өөрийнх нь технологи авах шаардлагатай био одоо идэвхжүүлэх бодисуудыг бас өргөн хэмжээр хэрэглэх шаардлага байгаа. Тэгээд энэ утгаараа бол Улаанбаатар гурил уяг хөдөөж корпорацид өгсөн будаанууд бол энэ жилийн хувьд бол 30.7-аас 31.9, 32 орчим хувийн одоо цавуулагтай 754-аас 820 хооронд натуртай энэ цаг хугацаанд болсон фракцийн хувьд бол жижиг орчхор биш хэвийн сайхан будаа хурааж авсан. Тэгээ энэ бол бас яг технологийн дагуу Биондор компаниас зөвлөж байгаа зөвлөмжийн дагуу одоо зөө зохистой бардаа хэрэгжилж чадах юм бол бас бид чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд одоо мэдээлэлс нөлөө өгсөн гэж бас энэ дээр бодож байгаа. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн.